Хай. Хай. За, хоёлаа зочноо орж ирэх хүлээж. Зочноо орж иртэл сайн сайхан юу байна? Хоёлаа чинь 7 хоног хэдэн хоногийн өмнө подкастаас үлдчихлээ. 2 сарын 2 сая 7 сарын 1-ийг нь бичээгөө гэдэг чинь 6 сарын тийм биш бодоо бараг 10 хоног юм шүү дээ биччихээ. Тийм байна. Тийм байна. 10 гараа хоног юм бараг. Тийм ээ шүү. Сайн сайхан юу байна? Мм тэвэнда. Надаа ч яасан тэр. Чамаа сайн сайхан. Надаар сайн дөө ажлаас орж ирчихээ. Өнөөдөр юу? Өнөөдөр унтаал гэх. Тэ амарч байгаа унтаал. Гоё нэ. Гаш тогбуг идчихэд. За манай өнөөдөр зочин маань орж ирлээ. Хай. Манай сонсож байгаа хүмүүс та манай сонсож байгаа хүмүүстэйгээ мэдлэр сонсож байгаа үед гурлал аашаа. Юу. Би одоо тэ энийг бичээ затттай байгаа. Чи одоо манай чинь зөв юм тайлбарлаж өгсөн юм уу заяа? Зөв л тайлбар. Би ч гэдэг өлтөө тайлбарлаагүй. Энийг татаараа тэгээд линк. Энийг татаараа л гэсэн шүү дээ. Тэгээд тэгэхээр нь татаал ороод ирлээ. Тэгээд энийг сонсож байгаа хүмүүст. За бэж одоо албаас орлоо. Албаас. Миний арын чимээ гайгүй бастай. Гайгүй. Чи гэртээ бастай. Гэртээ нэмтдээ. Тэ нэг юм шуугаад их юм. Шуугаад байна. Би мик мод юун дээр тавьсан л юм да. Isolation дээр. За зүгээр. За сайн сайхан юу яцгаана хоёроо. Тайвандаас бэлтгэлээ ичл орж ирлээ. За. Бороо орол шүү дээ. Амар. Харин гадаа амар бороо орсон. Бороотой өдөр подкаста бичиж байна. Одоо ингээд яг хідүүд бороот юм шүү те. Одоо 11 тийм. Энэ шууд ингээд бичиж тийм те. Би нэг анх удаа л орж үзчих. Тийм л тий аргагүй. Анх удаа подкастанд оруулж байгаадаа баяртай байна. Баярлалаа. Баярлалаа. За эхлэе. За бидний дараагийн подкаст дараа нь яа юм. Ярэнийч боруулаа. Дасалж масалт юм уу дараа нь? Дасална л да. Гэтэ яг ингэж онтон л яриад идэв шүү дээ. Шууд ингэж хүсчихэл байна шүү. Би ихтэй шууд энэ ихэнд ярьсан яриануудыг бүгдийг нь оруулнаа. Тэгэхгүй. Та хоёрыг ямар мангар гэдгийг хүмүүс мэддэг. За ямар ч тэ сонсож байгаа хүмүүстэйгээ мэдлээ гоё. Энэ подкастыг сонсож байгаа сонсогчдоо сонсож байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр бит хоёр зочиндоо подкастаа хийхээр болсон байгаа. Тэгээ манай зочин өөрийгөө танилцуулаарай манай сонсогчдод. За тэгээд энэ подкастыг сонсож байгаа өдрийн мэндийг бүгдэнд нь хүргье гэхэд. Баяраа л юм да тий. Поожин баяраа тэгээ Солонгост амьдардаг, ажил хийдэг, хажуугаар нь бэлтгэл хийдэг, тэмцээнд ордог тийм залуу байна. Хөөе нэг юм асуучих уу? Поожин баяраа гэдэг нэрнийхэн талаар яриач. Поожин баяраа өөрөө л өгсөн шүү дээ. Rocket Bee нэрийг болсон шүү гэхгүй. Үгүй би Rocket Bee-г бодож өгөөгүй. Зүгээр уг нь бамбар гэсэн тийм нэртэй байсан миний Instagram энэ төр тэгээд нэрээ өөрчлөлмөр санагдаад тэгээд бодож байгаа Поожин баяраа болгоцсон байна. Манай сонсож байгаа хүмүүс баярагийн Instagram руу орохыг хүсвэл Поожин баяраа гэх нэрээр шууд байгаа шүү заяа. Поожин баяраа. Сошиал дээр итгэвтэй байдаг залуу байгаа. Баярлалаа. Зүгээрээ. Далимт нь намайг бас ороо хараад багчихгүй тий.
Хүн үлдээвэ гэдэг шүү дээ. Баярлаа. За. Тэгээд За. өнөөдөр ямар Тэгээд өнөөдөр тэгээд юу асуух юм? Тэгээд фитнесийн талаар л асуух юм. За одоо юу яа? Эхлээд ингээд сонсож байгаа хүмүүс яриагийн талаар сайн мэдгүй хүмүүс бас байж магадгүй шүү. Тэнгүүтээ гоё өөрийгөө танил одоо цол гуншингаа Цол гуншин за тийм сүртэй байхгүй зөвөр үгүй мэдмээр байх. байгаа юм Чи да асуугаад улсын авралт орчоод ирсэн мэт. улсын аврал. Сая тэгээд энэ жил нэрээ улсын аврал болсон шүү дээ анхудаа. Харин тийм тэрийгээ сая бодсон тэмцээнд орсон. Тийм сая Монголд очиод Монгол улсын бодибилдингийн одоо хасах 85 кг гэх юм уу? Тэрний ямар мундаг юм баяр аврал болсон. Өөрөө мартцсан шүү дээ. Би нэг тэгээд тэрийг тоодог юм дүү. Бүхэл өстө улсын аврал болчиход яхаар тоодгийг. Сая бас нөгөө нэг энэ Солонгос дараа нь аматер олимпик болсон. Тэгээд хоёрт ороод прокарт авч чадаагүй. Гэтэл мундаг байт. Харин одоо аавн даа гэхдээ. Аав штэ. Чиний ер нь алсын зорилго юу вэ? Алсын зорилго ер нь тэгэл мэрэгжлийн прокарттай тамирчин болох шүү дээ. Тэгээд бүр цаашлаад мистер олимпиагийн тайз. Nice. За тэгвэл одоо юу яа л да. Фитнес эхлэхээс өмнөх амьдрал руу шилжээ. Ер нь одоо фитнесээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ? За бараг 8-9 жил болсон баха. 10 жилээ төгсөөл тэгээд нөгөө нэг бидний цэргийн сургууль төгссөн байхгүй. Тэгэл цэргийн сургуульд байхдаа нөгөө нэг угаасаа сонсогдчихно. Нөгөө нэг орой моройгоор тэгэл бэлтгэл хийдэг. Тэр дотроо сургууль дотроо байрладаг гэсэн шүү. Тэгэл дотроо нэг өөрхөн фитнес юм шиг тийм өрөөтэй хідэн төхөөрөмжтэй тэгэл тэн дээр байг хийдэг гэсэн. Тэгэл ажлын байран дээр анх гараад тэгэл хийгээд эхэлсэн шүү дээ. Тэгэл өөрөө дурлал тогтоолол. Анх багштай хийж эхэлсэн үү? Анх яг эхний нэг 2-3 сар бол яг өөрөөр хийсэн. Тэгээд тэгсэн чинь манай ажилд манай багш байдаг байсан билээ. Тэгээд багштай танилцал. Манай багш чинь нэг өнгөө фитнесийн саруулт багш. Тэгээд би чинь цэргийн сургууль төгсөөд шүхэрдсэн тийм тусгай ингэж ажилтдаг байсан. Тэгээд тэнд анх багштайгаа танилцаад. Тэгэл 16 оноос хойш тэгчих 16 оноос хойш бэлтгэлийг хэлсэн тий. Тэгэл тэрнээс хойш тасралтгүй. Одоо үтиг хүрсэн байна да. 8-9 жил хичээл мэдчихсэн нэрээ нүр их хөдөлмөр юм а тий. Харин тийм амар их төвчээр шаардна үстэй тий ер нь. Тийм тэгэл нөгөө нэг хүн гэдэг юм билээ тэмцээнд ороод нэг ингэж бие өөрчлөлөд харцгаараа ингээд тэрнээс урамшаад ингээд тэрэндээ урамшаад тэгээд цаашаа явдаг юм билээ. Дуртай болоод тэгээд нэг тийм хэцүү нэг тийм бол надад санагдаг амар гоё л байдаг гэсэн. Гоё мэдрэмж одоо ч гэсэн тийм гоё. Тэгэл тэрэндээ хөтлөлтөл нэг тийм бэлтгэл хийхэд нэг гоё тийм мэдрэмж авд юм аа. Адреналин ялгардаг. Тэр мэдрэмжийг авах гэж л явдаг шүү дээ. Гоё идэг. Яг бүр 100% өөрийгөө зориулсан юм байна л та тий. 100%. Оймоо гэдэг. Амьдралынхаа нэг хэв маяг болгоцсон. Тэгэл фитнес байхгүй бол байж чадахгүй юм бит шүү дээ. 8-9 жил хичээллэх явцад дунд нь одоо шантарсан эсвэл зайлшгүй шалтгаанаар хийж чадаагүй ч юм уу тийм юм байгаа юу? Бага яг 3 сар мар болвол нэг хийхгүй байж исэн. Яг 3 сар завсарлаад тэгээд тэр чин гадагшаа явуулсан юм Солонгос руу явуулаад. Тэгээд яг энд ирээд 3 сар бэлтгэл хийхгүй ажил хийж байгаа юм байна.
Тийм тэгж нэг 3 сар завсралсан. Тэгээд дараа нь корона гээд нэг сар завсралсан. Өөр ер нь их бусад үед л гайгүй. Тэгээ ер нь тэгэл байнга л идэг. Тэгээ ер нь бол юу одоо чи Монголд жимд явж үзсэн, энд жим хийж үзсэн. Монгол ер нь хэдэн жил хийсэн бэ? Монголд чинь 19 он хүртэл гэдэг чинь 5 жил юм уу? 4-5 жил хийсэн шүү дээ Монголд. Энд ирээд бас 5 жил юм байна тийм. Тийм дээрээ бараг 5 жил болчихсон шүү дээ. Тэнгүүд одоо Монголд хийх энд хийхийн одоо жимнийх нь ялгаан ч гэх юм уу? Юу юу гэж хэлэх юм бэ тийм. Монголд чинь нөгөө нэг ороод готл мөтлөөс хэлээл инээтрэ болдго шүү дээ. Энд бол шууд зүгээр ховцтойгоор л хийчихдээ шүү. Тэр нь амар гоё амар санагддаг юм. Тэгээд айгуу тийм юу гэх юм бэ? Амар соёлтой гэх юм уу? Заалны тийм заалны юу тийм соёлтой тэгэл хүн болгон хийх юм хийгээл гардаг тийм. Тэгээ бас чимийн гэрэл түлхнүүд нь их гоё таалагддаг надад. Тэгээ бусдаар их өөр гоё. Монгол ч гэсэн гоё жим үзэндэл байгаа. Одоо зөндөө болсон шүү лээ тий. Тэгээд тэгтээ ер нь тэгэл сэтгэл ахад нэг юу лээ нэг юу гарч байгаагүй хийнэгдэх шиг тийм тэгэл тэр бол нэг хамаагүй сэтгэл юу гарч байгаа. Яа тийм үг вэ тийм үү? Яд сэтгэлээ өвсөрч гисэн онгоолгоно гэл цойчиг тэгдэг шиг сэтгэлээ гэртэж гисэн хийнэ. Бас тиймээ нэг одоо тэгээд ингээд жимээр хичээлээд 8-9 жил болдог. Энд чинь одоо ингээд эрүүл хооллол нэг тасал хөдөлгөөнүүд тохируулаад явхад нэг ингээд дундаа нь хийж болохгүй, идэж болохгүй гэдэг юм нэр амар их байд юм билээ шүү дээ, тийм. Яг тэр үед яг яадаг вэ ер нь? Яг одоо 8-9 жил болвол ингээл байнгын тийм нарийн дэглэмтэй юм гэж байхгүй шүү дээ. Тэр чинь тэгэл нөгөө нэг яг тэмцээнд бэлдэж байгаа нэг 2-3 сар шүү дээ. Тэр хугацаанд л нарийн дэглэм барьна үхээс яг бусад үедээ бол идэх юм идэл явдаг. Тэгээд хамаагүй ингийн юм идэхгүй л те. Тэгээд тодорхой хэмжээний яг фитнесийн тийм идэж болох гоё юм зөндөл биш шүү дээ. Заавал тийм бууцхуушаар муушаар цөөн идэх шаардлага байхгүй. Гэхдээ яг хүн л болсон тэгээд идэн л тийм нэг за үйлрэлдаа нэг ч юм уу те. Би бол тэгдэг л байсан. Өдөр болгон идэхгүй маркет 7 хоног болгон идэхгүй маркет нэг сардаа нэг гоё хоол идчихдэг ч юм гэсэн. Тэгээд бус үед нь яг идэхтэй будаа махаа идэл тэгэл балансын дараалах хэрэгтэй. Тэгвэл тэгэл өдөр болгон нөгөө нэг бууцгашаар идэл бэлтгэлээ гэдэл чи ямар ч ашиггүй шүү дээ. Ямар ч ашиггүй юу те энгийн тэгэхээр тэд нар чинь нөгөө калори ерөөсөө шатаахгүй гэсэн үг юм. Тэгээд тасал хийсэн. Нэг тийм тэгээд хоёрт тийм амар гурилтай тийм тостой хоол идэхэр чи үс яаж торох вэ? Тэгээд хоёрт байнга тийм мэдээхээр тэрнийх кайфыг мэдэрдэггүй байхгүй. Нэрээ тийм шүү те. Би одоо энэ Монгол хоол идэхдээ үнэхээр кайфэрч идэж байна. Тийш. Одоо нэг 2 сар дэглэм барьж байгаа л зүгээр будаа идэхгүй төмс идэж байгаа л будаа идэхэд бүр юу будаанаас чихрэмтэй гэдэг хөхгүй амар гоё. Одоо тэгэл бүр будаа тохой тэмцээнд орох үеэр чинь бүр усны амтыг хүртэл санагддээ. Нөө ширхэг будаа тусал усны амтыг мэдэрдэг спорт байхгүй чи. Амар шүү бас л. Ийм болохоор хоолны үнцнийг амар мэддэг. Өөрөө би илүү ус ямар үнцтэй вэ гэж мэддэг. Тийм.
За нэг тамирчны амьдрал нэг тийм байт юм байж. Одоо тэгвэл юу штэ хүн болгоо ингээд жимээр хичээлж эхэлж байгаа хүмүүсийн эхлэх шалтгаан болгоно нь өөр байгаа. Тэнгүүд баяраа анх жимээр хичээлж эхлэхдээ одоо ямар шалтгаанаар эхэлж исэн бэ? Тамирчин болъё гэж бодож Гоё байсан. битээ болно л гэж бодчихсон. Ерөнхийдөө чи ер нь өмнө нь яасан бүр илүүдэл чинтэйсэн юм уу эсвэл айгу туранхай байсан юм уу? Би бол нэг тийм амар туранхай бол байгаагүй. Нэг тийм ярдгар нэг хөвлийн булчин гарцсан нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Би тийм байсан. Ерөнхийдөө нэг тийм арзгар доо. Тэгээд ахаа жоохон өшөө гоё болчихъя гэж бодлоо чим дэмжсэн. 10 жилдээ айгүй тийм спортлог байсан гэх юм уу. Бага гүйж сэнэж менеждэг тийм хүүхдтэйс нэг л жоохон тийм арзгар доо нэг тийм байсан шүү дээ. Житл мэтэл шиг нэг тийм Яргаа бийтэй гэдэг шиг. Нэг тийм яргаа бийтэй тийм эс. Би нэг хөдөө гисэн болохоор нэг номер малтай ноцолтууд тийм жоохон чанга бийтэй. Тийм эс. Ерөнхийдөө бол тэгвэл одоо боди тамирчин болохоор суур бие нь бол байсан гэсэн юм шүү дээ. Тийм суур бол хөөрхөн байсан. Тийм тэгэл энэс өшөө гоё болъё гэж бол. Ерөнхийдөө бол одоо ингээд эрэгтэй хүний биен дээр одоо зүгээр ингээ хүн харахад л идэв штэ нэг тийм за энэ фитнес идэх хүн байна да айгуу дайжгүй биетэй нэггүүд яг тэр хүртэлх хугацаа одоо яг тэр үр дүнд хүрэхэд хэдий хэрэг хугацаа зарцуулдаг гэдэм бол за доотлол нь 3 сар болох байхаа яг шими одоо хичээнгүүлэн тий. Ингээд гоё хоолой зохицуулаад амралтаа зохицуулаад нэг доотлол нь хамгийн багтаа 3 сар ингээд гоё явж иж нэг тийм дөрвтэй болно гэх юм уу? Нэг тийм харагдах баг. Тэгэл тэрнээс цааш 9 сар 2 жил гэх юм шүү дээ. Энгийн хүн ер нь бол бэлтгэл 7 хоногт хэдэн удаа хийвэл нормал гэж үзэх үү? 3-4 дахь ер нь болох байхаа. Тэгээд яг нэг биенийхээ бүх булчингаа 7 хоногт хуугаад ажиллуулцдаг тий. Мөр нуруу сэж гар хөл гэдэг ч юм уу. Ингээд өөр гоё систем гаргаад тэгээд тэрнийхээ дагуу хийдэг. Тийм байвал гоё. Анханаас ер нь гоё тийм систем хийсэн дэр. Тэгээ болж игэл цагаа хэмнээд анханаас тийм багш магштай хийцэн дэр хувийн багштайгаа. Хувийн багштайгаа нэг 2 сар ноцолцоход ер нь тэгэл цаашаа өөрөө хийгээ явчихна дөө. Тэр хүн чинь чамд суурь чинь тавиад гэж байгаа байхгүй. Чи нэг сурцсан юм чинь тэрийг хизээч мартахгүй. Тэгэл тэгэхгүй хүмүүс жаах ихлээл нөгөө нэг ганцаараа жимд яваал тэгэл ороод юу хийх юм мэдэхгүй. Бахан сууж алгаад дуцаа болдчихлоо. Тэгэл нэг 2-3 яваал бүли гэж шантрал тэгэл хийчихдэг байхгүй. Харин тэгээ одоо яг ингээ хүн болгоны амьдралынх нь нэг аль нэг мөчлөгт нь фитнест бол бүртгүүлдэг хүмүүс бол зөндөө байхгүй. Тэгээ хүмүүс чинь амар сэтгэлийнхэн хөрлөөр очиод шууд 3 сараар нь 6 сараар нь бүртгүүлж байна. Тэгээ тэндээ нэг 2-3 удаа яваад угаасаа дасгалаа мэдхгүй яаж хийх юм мэдхгүй. За YouTube-с нэг хэдэн юм хараад хийлээ гэж бодоход тэрийгэ зөв мэдхгүй. Тэгж байгаа шантраа тэгэл хайчдаг юм шиг байна. Тэгээд хоёр нөгөө нэг юу идэх юм мэдхгүй тэгэл хаваа намаагүй идэл. Тэгээ анхнаас нь ер нь багштай явсан дээр хувийн багштай. Гэхдээ яг мөнгөний нөгөөд нэг 2 сар явчихвал тэгэл сурсан юмыг сураар байхгүй. Чамаас тэр сурсан юм чи хүн авахгүй шүү дээ. Тэгээд цаашаа өөрөө хөгж штт. Өөрөө судлаад интернетээр дүүрнэл мэдээлэлүүд байна тэгэл. Тий. Миний хувьд бас яг тийм байсан аахгүй одоо өмнө нь бол жимд нэг 3 сараар бүртгүүлж тэндээ нэг 3 удаа явсан. Тэгэл хайцсан. Тэнгүүтээ бас ингээ дасгалаа хийж байхдаа ингээ хүмүүс намайг харж байгаа болоо гэж та тэрэндээ бас айгу хичээд идэм лээ.
намайг буруу хийж байгаа байх та Оо. жаахтай энэ гэж бодож мадаад тэрэндээ хичээд. Харин тэгдэг байхгүй. Тэнгүүд ер нь бол цаг хугацаа бараг багш авсан нь ч бараг мөнгөнд хэмнэлттэй болно гэж би бодсон шүү дээ. Тэгэж одоо нөгөө нэг жил болгон л нэг фитнес бүртгүүлж хайж яхаар нэг 2 сар тухайн үед яг өөртөө зориулж мөнгөө өөртөө хөрөнгө оруулалт хийж нэг 2 сар багш аваад тэгжүүлсэн. Тэгээл нэг насан турш юм болчих юм шиг санагдсан. Тийш тэр нь анхнаасаа багштайгаа л явсан дээр. Цагаа хэмнээд мөнгө хэмнээд. Тийм. Тэгэл нөгөө нэг жимдээ бүртгүүлж явахгүй хаяал хотлоо жимд мөнгө өгөөд идэг ямар ч үр дүнгүй. Чи өөрөө юу хийд юм уу ер нь? Тренинг хийд юм уу ер нь? Тренер хийнэ. Тэгтээ одоо нөгөө нэг ажил тэгээ дээрээс нь тэмцээний бэлтгэлтэй болохоор тийм нөгөө нэг жоохон завгүй. Монгол дахтаа хийжсэн үү тренер? Монгол дахтаа хийжсэн. Тэнгүүд одоо ингэж эрэгтэй, эмэгтэй аль нэр нь хийжсэн үү? Тэгэл хэлэн дээр. Тэнгүүд одоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие дээр гарах өөрчлөлтийнх нь ялгаа нь хэр ах вэ? Мэдээж эрэгтэй хүн бол илүү л байна л да. Ягаад тэгэхээр тэр хүн чинь эрэгтэй хүн чинь нөгөө байглаас тестостероны хэмжээ угсаа өндөр байдаг болохоор биед гарах өөрчлөлтүүд нь тэгээд нөгөө шатах одоо юу гэх юм тэр юм нь арай илүү байдаг хөөх эмэгтэй хүмүүс. Тэгэхээр эрэгтэй хүн ер нь хурдан хөгжих боломжтой. Эмэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүн гэхдээ 2 дахин илүү хөдөлмөрлж хийж ер нь гоё болдог. Эрэгтэй эмэгтэй хүн хоёрын нөгөө юу нь ямар гэдэг юм нөгөө хоолны туршил нь өөр гэдэг юу юм яг тасал хийгээд ингээд үгүй хаа тэр адилхан л хоол асж байгаа адилхан тэгэл дэглэм барихаар хүн болгон л аппетиттэй байгаа. Харин ч эмэгтэй хүмүүс илүү тэсдэг баха. Эрэгтэй хүмүүсийг бодоход. Гэтэ эмэгтэй хүн илүү хоолны туршил ихтэй биш үү? Одоо эмэгтэй хүн чинь дааврын янз бүрийн өөрчлөлтөнд ороход хоолны туршил нь аягүй ихтэй шүү дээ. Сар болгонд л чинь дааврын нэг өөрчлөлтөнд орж байгаа шүү дээ. Тэгэхээр яах вэ юм? Тэр талаараа бол эмэгтэй хүн мэдээж их л бах. Гэхдээ яг ингээд нүүрс ус багасгаад ирэхээр эрэгтэй хүн ч гэсэн тэрнтэй тэрэнгүү угаасаа л хүн болгон л юм идхийг хүснэ. Тэгэл хоолны туршил нэмэгдэнэ. Ер нь бол одоо жим хийж байгаа тохиолдол бүр ингээд огт хэрглэж болохгүй гэсэн хүнсний чагсаалтанд юу орох вэ? За мэдээж алкогол арх согтууруулах юм да. За тэгээд нөгөө нэг шарсан хуурсан муу тостэй транс тос хансан тос тэгээд калори ихтэй илчлэг ихтэй junk food-ууд нөгөө бэлэн лаазалсан бүтээгдэхүүнүүд тэр мөрийг бол нэг хэрэглэх шаардлага байхгүй. Тийм гоё өөрөөр баялаг, эслэгээр баялаг. Тийм хоолыг ер нь сонгож идэх хэрэгтэй. Тэгжиж илүү үр дүнд хурдан хүрнэ гэх юм. Тэгэхгүй 5 хоног бэлтгэл хийснэ. 5 дахь оройр нь очиж уугаад идэх хүмүүс идэв шүү дээ. Тэгээд нөгөө нэг овоясан бие буцаагаал асуул болгочдөг. Бэлтгэлийн хажуугаар нөгөө тамхи татдаг эрэгтэй хүмүүс ч нөгөө тамхи татдаг шүү дээ. Тамхи нь хэр хүний биед нөлөөлөх вэ? Тамхи мэдээж уушгинд бол мэдээж л муу шүү дээ тий. Тэмээс шиг болчин ургах тийм тэр тал дээр бол нэг тийм яг баха. Нөлөөдөлгүй тий. Тийм байх. Яг тэр кардио дасгал тэгээд уушгин дээр л илүү явах хэрэгтэй. Арчилах хэрэгтэй. Тийм. Тэгтээ ер нь хараад хахад
ихэнх тамирчид ер нь тамхи татдаг шүү дээ. Тийм үү? Тэ. Яг Тэндээс хүмүүс нөө стресс юугаа тайлт юм болов? хүмүүс байна л да. Тэгтээ ер нь л ихэнх нь тамхи татдаг. Тийм нэг хоолны дэглэм бариад ирэхээр стресс тэгээд юунаас болдог юм шиг л. Тэгээд юу гэдэг л одоо Монголд жимүүд чи ингээд заалны багш гээд бас байгаад идэв штэ хувийн багшаас гадна. Тэнгүүд энэ Солонгост болохоор тийм багш заалны багш гэж байдгүй юм шиг байгаа юм тий. Анзаараад хаад Байхгүй систем нь өөрөхгүй төрч. Монголд заалны багш яг ингээ ерөнхийдөө заагаал юм л да бүх хүмүүст нь. Энд бол тэхгүй. Орж ирэл. Тэгтээ ингэдгийн орж ирээд одоо шинэ хүн бүртгүүлэхээр манад ийм багш хувийн багш байгаа. Та ингээд ах уу гэж санал болгох юм шиг хэлээ Солонгос ч юм уу. Тэгэнгүүт за тэр хүн ингээд за би энэ багшийг авъя гэх тэгэнгүүт одоо хувийн мөнгө орж ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо тэр багш нь хэдэн хувь жимийн хэдэн хувь гэж авдаг юм билээ хөвчилж. Тийм системтэй явагддаг. Яг тийм заалны багш гэж байхгүй. Энэ тэгээд дан ганцаараа тэр багш нь тэр мөнгө авахгүй жимтэй хавааж авдаг. Тийм. Одоо 30 70 гэдэг юм. 40 60 гэдэг юм. Тийм. Тийм системтэй байдаг нэ. Тэгвэл юу одоо Монголд байдаг хувийн багш нарын дундаж үнэ нь хэдтэй байд юм бол? Янз бүр л байгаа. Ер нь тэгэл сая маял байгаа дөө. Сая 7 хоногт 3 удаа яа. Сарын мэдгүй тэгэл тэр хүн тэр багш өөр ямар системээр явах нь тэгэл тэр шийдэгдэх бах та. Ер нь дундаж сарын юм одоо мэдгүй 800-аас 1 сая л байгаа. Тэгэл тэрнээс тийш. Ер нь 800-аас доош буухгүй хаа. Чи Монголд тренер хийж захтай хэдэр идэг гэсэн? Тэр 5 жилийн өмнө тэр чинь 500 мянга хавцал итгэсэн. 5 жилийн өмнө 500. Одоо тэгээд юмны дагаж өсөд нэмэгдэж байгаа зү. Тэгээ одоо ер нь сая маяг л байгаа юм шиг лээ. Нөгөө тэгвэл Солонгост байдаг personal trainer-уудын үн би яхаа мэдчихлээ л да. Гэтэ чи хэлэхгүй. Солонгос тренерүүд бол сараар навдаггүй. Нөгөө нэг өдрөөр авдаг. Нэг өдрийн одоо нэг дасгал заахад 50,000 вон ч гэдэг. 50-100,000 вон. Ийм юутай заадаг. Тэгээд Монгол тренерүүд байгаа шүү дээ. Бид нар бол тэгээл за 300-аас 500-гийн хооронд л байгаа хта сарын. Тийм л байгаа. Тэгвэл одоо багштай дасгал хийхдээ нэг бэлтгэл хийхдээ дунджаар хэдэн цаг гэдэг? Цаг 30 минут л болно биз. Өсрөл. Тэрнээс ихтүүл тэгээ уусаа болохгүй хаа нэг цагаас 1 цаг 30 минут л хийж байгаа. Тэгээ кардиогоо өөрөө тустай гэлөө. Тэгээ кардиогоо өөрөө хийгээл дараа. Тийм л идэх баг. За тийм байд байх нэ. Минжиг чи дасгал тань уу? Хадаж тэгээд юм болох дөө. Уус тойр хэрэгтэй юмнуудыг ярьчихж байгаа болохоор. Бид хоёр ч одоо 9 жилийн фитнес хийсэн хүмүүсээ хайжаас одоо хоёлаа цэцэрлэгийн хөхт юм асуугаа. Тийм цэцэрлэгийн л хөхт юм асуу. Гэхдээ яг бид хоёр шиг төвшний хүмүүс бол зөндөө л агаалах л та тий. Тэгээ бүр фитнесээр эхлэе гэж бодож байгаа ч юм уу. Эхлээд одоо дөнгөж явж байгаа бид хоёр шиг ч юм уу. Тийм хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө байна уу? Яг тууштай байгаараа л хичлэхийг. Тэг яг нөгөө нэг
нэг тийм амар хүнд мөн дээр өргөөл нэг тийм хурдан амар болохгүй ч гэсэн ер нь тэгэл багаар хийж яхад ер нь тэгэл болч тийм дөө. Ууштай. Нөгөө нэг тасгалын хийж явах хэвчтэй шантраад байдаг үед ер нь яавал зүгээр юм ер нь. Яг оролт хоорондоо Яг нэг бэлтгэл хийж явахдаа яа. 3 дахь тийм бэлтгэл хийж явах орон 3 дахь 4 дахь тасгал дээр ирээл Ядраалаа. тийм ядраал нэг шантрах гал за болцдог ч юм уу гэж нэг бодлоо ирдэг байхгүй юу. Би бол ингэж эхэлж байгаа л надад яг тгий санагддаг байхгүй. Тэгэл яг тийм үед ер нь яадаг вэ ер нь? Яавал зүгээр идэм бол? Надад ч гэсэн тийм үе байдаг. Амар ядраал ажил тэр ядраал тэгэл орол бэлтгэл ихний тасгал дээр дийлж мэлэхгүй болонгот тэгэл юу ч гэсэн тэгэл хийсээр гал дуусгах гэж хөнгөнөр ч гэсэн. Юу ч гэсэн дуусгах чи гэж бодоод тэгэл дуусгадаг та. Тэгээд хөгжим бас айгүйх нөлөөлдөг. Тийм хүний нэр айгүй томч зүгээд слэждэг тий. Тийм нэг өөрийгөө тусгаарлаж байгаа хгүй бусдаас. Тэг нэг анхаарлаа төвлөрүүлэх гээд тэхгүй. Ингээд чихвчлэхгүй хүн амттай ярих ч юм уу эсвэл ингээд утсаа авахд суух ч юм уу тий. Тэгэхээр бэлтгэлийн ирч буураад нэг сонирхол бүрчдэг байхгүй. Тий. Тэгэхээр ер нь их тэгээд утас муц оролдоод хүн амттай яриад идэггүй. Яг ороод нэг цаг 30-аас нэг цагаас нэг цаг 30 минутын хооронд хийх ёстой юм ийг л гарах ёстой тэгэл. Яг хийх ёстой юм хийгээл гарч ирэхгүй бол болохгүй юм л тий. Тий, тэгэл. Тэгэхгүй дундуур нь хүн тийм яриад юм эсвэл жоохон сатарч гардаг бодлоолдог. Тийм бах тий. Би тэгээ чам дээр очиж юм ярих гэхээр жоохон имигээд идэв үсэн. Сатарлаа гэж бодод. Тэгэл тийм байт юм да. Одоо ингээ Монголд жимд явдаг багт чи ингээл анх ирж байгаа хүмүүс ер нь шууд хараад мэдэгдэн штэ. Ерөнхийдөө тасгалаа жоохон нэг буруу игээд байна уу даа гэл нэг тиймэр хүмүүс дээр хараад чи яадаг очоод тасгалын ингээ хийвэл зүгээр зөвлөд өгдөг. Яг ингээд буруу хийгээд ингээд бэртэж гимтэж гээд тах юм бол яалтч очил зааж өгдөг л ингэж хийхгүй. Тийм. Тэгэхгүй тэр чинь ингээд хэцүү авч хажуус нарахаар очиж заагаад өгчмөр. Тэгээд заагаад ингээд туслаад өгөхөөр хүлээж авах нь ямар байх вэ ер нь монголчууд? Тэгээд баярлал. За нэг анх явж байгаа хүмүүс чинь тэгэхгүй. Тэгэл юугүй тэгэл уурлаад байхгүй л хэвчээ. Жаахан нэг энэ хальт хулт мэддэг хүн дээр очиж тэгээ хэлэхээр нэг хүлээж авах нь тэгүүлээс уурж магадгүй. Тэгэл нөгөө нэг жоохон хийдэг хүн чи юу штт. Андчгүй штт байгаа байдал нь. Тэгэл энд бол хамаагүй тэгж болохгүй. Энд бол яаж ийж нүү. За монгол хүн бол яг уу солонгос хүнд бол тэгж яагаад шаардлага байхгүй. Эднэр бүр тэрийг тусалж ийн гэж хүлээж авах гэж. Ах тий. Баг юу гэдэг юм бэ гэдэг юм аягаар харна. Тэгэхээр ороод зөвөрөөр хийх юм аягийг л гарсан дээр. Харин яаж хийх вэ гэд асуух юм бол ер нь хэлээд өгнө. Манай юу монголчууд ч юм бас айгүй нөгөө нэрлэхүү зантай. Нэрлэхүүж явахтай би бас яг тэгээд идэхгүй хүнээс очиод асууж чаддгүй байхгүй танихгүй хүнээсээ. Одоо зааланд нь багш байсан ч би одоо нөгөө зааланд багшаас энийг яад ингэ асууж чаддгүй байхгүй. Тэгээ тэрнээсээ санаа зовоод өөрөө тэгээ бурууч ийсэн хамаагүй нэг хиймэр айддаг шээ. Тэрэн шиг тийм хүмүүс бас зөндөл байгаа. Тийм зөндөл хараал тэгэл гэл бодоол. Тийм. Тэнгүүд тэр хүмүүс маань бас одоо нэг Монголд хэрвээ хийх гэж байгаа хүмүүс байвал заалныхаа багшаас очиж чөлөөтэй сайхан юм асууж агаарэ гэж хэлээ. Монгол бизнес болгонд, жим болгонд тийм багш нар байд юм уу те? Гуха.
Янз бүр л байгаа. Аа. Тэгтээ ер нь ихэнхэд нь байдаг баха заалны авш. Монголд. Тэр талсан гоё юм тий бас. Харин тийм. Тэгээд Анхудаа явж байгаа мэдэхгүй хүн бас зүгээр л. эсвэл бол зүгээр тийм тамирчид ч гэсэн зөндөл байгаа шүү. Тэгээл тэднээс ч асууж болно шүү дээ. Тэд нар хэлээд өгнө. Тэг байх та тий. Тийм. Энийг яаж хийх вэ ингэж хийвэл болох уу гэдэг юм бол үгүй л. Их орондоо байгаа хүмүүс ч тэгэл уучраа алдсан л та тий. Тийм шүү дээ. Жим гэж аа. Зураг Жим амар тэсвэр төвчээр шаардсан нэрээ үнэн хөндлөмөр юм бэлээ нэр ялцчих. Харин ер нь бол за дасгал яг хөө тэгээд өдрөдөртөө нэг хийчих за хамгийн хэцүү тэсвэр төвчээр шаардсан юм. Автита дарна гэдэг бүр нь хэрэгцүүл юм бэ. Хоолноос гадна ажилдаа бид нар ч хоолой бэлдэж явна гэдэг ёо. Орой ирэл хоолыг там ивцгээд. Өдөр ажилласан тэгэнгүүтээ бэлтгэл хийц орж ирэл хоол юм гээл ёо. Тэгэл угаасаа өөр идэх юм байхгүй ч тэгэл хийж чагаа. Тэгээ тамирчин хүмүүс ер нь бол тэгэл бүх анхаарлаа ер нь өөртөө л хандуулах юм байна дөө тий хоолон дамрууг орж байгаа бүх юм юу вэ тасгалдаг. Тийш ер нь тэгэл өөрийгөө л хайрлна ер нь. Тамирчин хүнтэй үерхүүд л хэцүү юм шүү юм. Өөрөөсөө өөрөө санагдахгүй. Яг нэг ойлгодог хүн бол ойлгоно. Огт фитнес хийдэггүй арай өөр нөгөө нэг амьдралын хиймээ ихтэй хүмүүс шүү дээ. Тэгэх юм бол ойлгохгүй шүү дээ. Чи намайг тоосонгууч гэдэг юм уу? Эсвэл ийм юм идсэнгүүч гэдэг юм уу те? Тийм асуудлууд их гарна. Тэгэхээр ойлгодог нэг зорилготой нэг тийм сонирхолтой. Ядаж жимд явдаг тийм хүнтэй л үерхсэн дээр ер нь. Тэгэхгүй бол ойлгохгүй шүү дээ. Жимд явдггүй маа гэхдээ ядаж нэг эрүүл хоолтой хүнтэй л уучлах юм тийм. Бол угаасаа болохгүй юм. Тийм юм байна л да. Ер нь тэгж бас бодоод байгаа шүү би сүүлийн үед. Одоо ингээд өөрөө ингээд цэвэр зөв хооллоод ихлэнгөө хажууд ингээд буу цуушур нэхэд идэх хүн байвлаас шүү дээ. Тийм. Би тэгээ сайн нөгөө health live хийсэн штэ. Тэгээд тэн дээр хүмүүсээс юм асуух гэж лав хийсэн байхгүй юу? Ерөнхийдөө одоо ингээд фитнесээр хичээлдэг тамирчиндээ ингээд подкаст бичих чамаа та хэдэд асуух асуултаа байвал би асуугаад өгье гээд. Тэгээд нэг хэдэн асуулт ирсэн би тэрийг асууя. За ингэнэ. Хэвлээний булчингаа алдахгүйгээр булчинмаас нэмээд явах боломжтой юу гинэ? Боломжтой шүү дээ. Хевлий бол ер нь тэгэл галтгоонд гардаг шүү дээ. Тэгээд яг гой хоолоо яг идэх ёстой юм идээд орган өөрсөсөө гой аваад гой цэвэрхэн хооллоод тэгээ хажуугаар нь кардио дасгал хийгээд бас 7 хоногт өдөр болгон биш юм аа гэхэд 7 хоногт нэг 3 удаа ч юм уу гой кардио дасгал хийждэг байх хэрэгтэй. Дотор өөхөнд ч бас тэр нөлөөтэй гэхгүй кардио дасгал. Тэг ер нь кардио сайн хийж хэрэгтэй хүмүүс тэгжээж гоё булчмаас аавна. Тэгээс амрах хэрэгтэй. Өдөр болгон бэлтгэл хийгээд ээж бас болохгүй. Нэг өнжөөд ингээ бэлтгэл хийвэл бас айгуу гоё үр дүнтэй байдаг. Мас авч байгаа хүмүүс. Тэгээд амарж байгаа үедээ гоё зөв хоолоо зөв махаа идээд өөх тосгүй тий. Тэгээд зөв юм идээд гоё амраад бэлтгэл хийвэл гоё шүү дээ. Тийм байна да. Тэгэхгүй тэгэл бууц шуушэр идэх юм бол гидсний булчин гарахгүй шүү дээ. Гүзэтэй болол төмөр өргөд идэх хүмүүс идэх шүү дээ. Амар гүзэтэй. Тэгснэ нөгөө нэг бэлтгэл дуусчаал гарангуутаа буудал идэл идэх шүү дээ хүмүүс чи. Хоошор мошор идэл.
Яг болно л доо. Гэхдээ ядаж сардаа нэг тийм байх хэрэгтэй байхгүй. Баланстай тий. Тийм. Яг хоо тийм байж болно шүү дээ. Огт бити идэж байгаа юм биш. Тааруулах хэрэгтэй. Өөрийгөө мэдрэх хэрэгтэй. Тэгэхгүй кардио гингүүд одоо заавал зааланд кардио хийхгүйгээр ууланд гарч болж ийн, гадаа гүйж болж ийн тий. Ууланд гарч болно, гадаа гүйж болно, йогт явж болно. За эсвэл кроссфит хийж болно, дугуй унж болно. Тэгэл бүхэл юм ба шүү дээ. Аль болох өөрийнхөө амьдралынхаа хэм маяг таарсан хөдөлгөөний хийгээл тий. Тийм. Заавал зааланд ороод алхах гээд байгаа юм биш. Залхуугаа хүргээд гоё гадаа алхаж болно шүү дээ. Өглөө босоод. Тийм шүү. Би бол гоё алхах бол амар туртай. Тийм. Тэгтээ гадаа зааланд алхахаас илүү гадаа алхахаар илүү их шатдаг гэж би ер нь боддог шүү дээ. Ягаад тэгэхээр хүчил төрөгчийн хэмжээ гадаа их байдаг болохоор. Энэ тэгэхээр гадаа алхах ер нь гоё. Тийм шүү. Ер нь тэгээд ойрхон ажилтай ч юм уу хүмүүсээ ажил руугаа сайхан бас алхachиж болно шүү дээ. Жохон эрт гараал. Тийм алхах боломжтой хүмүүс нь ер нь алхаж байгаарэ. Ер нь тэгээд ер нь л алхах ер нь л сайн шүү. Ер нь сайн. Цуснд холестерины хэмжээг чинь тогтворжуулна. За дараагийн асуулт ингэнэ. Одоо жим хийж байгаа хүмүүс нэмэлтээр юу бол зүгээр вэ гэнэ. Нэмэлтээр үү. За мэдээж нэг хөлрөн шүү дээ. Хөлсөөрөө нөгөө нэг хамаг шимт хижээл минералуудаа алдаж байгаа. Тийм учраас витамин авах хэрэгтэй. Кальц, калий, магний юу эдийн. А, Д, В витаминуудыг сайн ууж явах хэрэгтэй. За тэгээд уургийг бол би зүгээр яг уу шууд ингээд заавал уу гэж хэлэхгүй уургийг. Тэр чинь зүгээр л хүнсний Яач юу? Харин яач юу? Тасалцчлаа. Дуудлага ороод ирсэн болоо. За хоёлаа юм ярьчлаа. Тасалт эргээд ороод ирэх. Танд өөрөө асуух асуултууд байна уу? Надад нөгөө нэг юу л асуумарах юм? Юу? Асуумарах юм гинэ. Жирэмсний үед ер нь дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй бол яах хэрэгтэй бол тийм асуумарах юм. Тийм шүү дээ нэрээ. Эсвэл эмэгтэй хүн жин хасж байгаа үед ер нь яг юунд анхаарах хэрэгтэй тийм нөгөө жин ер нь хасагдахгүй гэдэг шүү. Яг юунд баттай болоо тэгээд идэв. Тийм юм хасмаар санагдаад байна. Тийм байна тий. Тэр асуух юм байна. Гэтэ би яг нөгөө нэг юу яажсан. Миний ингээд жин гацчихлагийн өмнө асуусан байхгүй юу? Тэгээд болохоор тэгсэн юу яа кардиогоо сайн хийгээл тэгжлээсэн л та. Кардиогоо сайн хийгээд байгаарай л хэлчихсэн ерөөдөө надад бол. Тэрнээс хоолтой ерөөсөн холбоогүй юу? Тийм. Угаасаа ер нь бол нэг дэглэмээ алдахгүй яваад байгаа шүү дээ гайгүй. Тэнгүүд кардио нэмээд сайн хийгээд байгаарай гэдэг чийсэн. Яалчгүй би угаасаа сүүлд ер нь кардио баг хийхгүй байгаа шүү дээ. Яг уу алхаж байгаа нь тэгээд өөр бол нэг байна уу? Байна. Сая хоёрын яриа л сонсогдсон заяа. Гэхдээ миний ингээ байна уу гэж байгаа л сонсогдохгүй шиг байна. Би сонсогдох гал шүү. Гараа авчихсан шууд би. Тийм гараа авчихсан. Хоёр яриа л шүү дээ. Би байна уу гэсэн чинь. Сонсогдоогүй. Чиний чавар гарцаагаар бид хоёр зүгээр байсангүй гэж. Юу яриад зогслоо? Урагны талаар ярьжсэн шүү дээ. Тийм ургийг бол би шууд уу гэж хэлэхгүй. Гэхдээ мэдээж ууж болно. Энд хоолноос хангалттай хэмжээний уург авч чадчихвэл уург уухад шаардлага байхгүй.
Өөргөө яг хангалттай хэмжээнд авж ийн үгүй юу гэдгийг нь яаж мэдхийн хүн? Хэдэн грамм мах идээд хэдэн грамм одоо тийм ээ мэдчихээ тэдрээ хүн ингээд тооцоолоо. хүний нөгөө нэг жинжин өөр болохоор тэгэл тэдэн грамм мах нь тэдэн грамм уураг байна гэдэг ч юм уу тий. Тэрийг өөртөө сайн тооцож авах хэрэгтэй. Тийм тэгэл гэхдээ ер нь нэг тийм тэр нөгөө нэг нарийн тэмцээнд орохгүйг бол нэг тэг тооцоод байдаггүй ш. Тэгэл нэг идэхдээ нэг 200 г мах ч юм уу 150 г мах ч юм идээл тэгэл хажуугаар ногоогоосаа идээл өндөг идэж болноос уургаар баялах хоолносоо сайн идээл. Өөрийн хэмжээ ихтэн гэж яах вэ ер нь? Уургийн хэмжээ ихтэн гэж байна. Ихтүүл ер нь юу болох вэ? Бөөрөнд ачаал өгнө. Бөөр илгэнд жоох ачаал өгнө. Гэхдээ нэг тийм сүйттэй бол тийм ачаал өгдөг байхгүй. Сөрөг нөлөө бол байхгүй юм тий? Тийм тэгээд жоохон гиз дүүрээд нөө хий гаргаддаг. Онгоолн. Бас өчртэй. Сая Минжагч асууя гэсэн асуултаас. Нөгөө нэг эмхтэй хүмүүс чинь нөгөө нэг дэглэн барьж ингэж явжсэн гинт нөгөө нэг жин гацчихдээ шүү дээ. Ингээ ирчимтэй нэг 3 4 ил 5 ил хасч гоотлаа ерөөс хасагдхаа болчдөг ш. Тэр үедээ ер нь яг яах хэрэгтэй юм бол ер нь Яг нөгөө хүн болгон яг тэгдэг байхгүй. Би ч гэсэн тэгэл яг гацдаг байхгүй. Нэг одоо нэг жингээс нэг жин рүү буухад яг явж байгаа гацаад тэн дээр гацчдаг. Тэгээд бодисын сэлцэг болчихно гэсэн үг төр чинь. Тийм тэгэнгүүт хоолныхоо менюг өөрчлөөд үзэх хэрэгтэй. Арайж. Тийм тэгэнгүүт нөгөө нэг хилээдсэн шүү дээ. Нөгөө нэг хүн лимч нь идэн штэ гэдэг. Нэг хэтрүүлэхгүйгээр нэг гой хоол идчихдэг ч юм уу тий. Шилтэй устай хоол идчихдэг. Тэгэхгүй ингээд амар нэг дэглэн бариад тэрүүгээр яваад хахаар би чинь дасаад тэгээд гацчихдаг байхгүй. Тэгэнгүүт биендээ нэг шинжилэлт хийгээл дахиад ингээд нэг бие хуурах маягтай. Тийм хоол идээд тэгээ буцаагаад бодисын сэлцээс сэргэдэг байхгүй. Тийм тэгж явах хэрэгтэй. Тамирчиж гэсэн тэгдэг байхгүй. Тэгээд нэг 2 3 7 хоног явж байгаа нэг читтэй хийдэг. Гацчдаг бодисын сэлцэн явагдахаа байждаг. Тэгэнгүүт тийм хуурам ихлэх хоол иддэг байхгүй. Тэгж бодисынхаа сэлцэг явуулдаг. За нэг тийж бодисынхаа сэлцэг явуулъя да. Бие хууръя да. Тэгээд давраад бол их идэж болохгүй. Гоё сараадаас. Гоё хэрэгтэй. Даврах юм бол тэгэл буцаал нөгөө жин рүү гарч штт. Яа. Тийм их ганц өдөр идэхэд гайгүй үсттэй ер нь. Ганц өдөржин идэх гэж явахгүй л дээ. Нэг суугаал нэг гоё идэх хэрэгтэй тэгэл болоо. Өглөө өдрийнхөө аль нэг нь л идчихвэл зүгээр юм уу те ер нь. Тэ ер нь өглөө өдөр л оройтой л үт юм. Тэгэл байж байгаа л гоё бэлтгэлээч хэрэгтэй. Нөгөө нэг одоо нөгөө жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хийж болохгүй гэж нөгөө нэг одоо төрөн төрөл ингээл хөдөлгөөнийг харьцдаг шүү дээ ер нь Монголд. Мэдхгүй энд бол хийл гэдэг юм бил шүү дээ. Тийм. Ер нь яг яах хийх ёстой юм бол ер нь өөрийнхөө бид тохирж байгаа дасгал яг жирэмсэн хүн дээр яг мэдхгүй нэ эмч тэн дээр зөвлөх бах би яг ийм дээр ингэж хийж бол хэлмэргүй. Гэтэ ямар ч гэсэн жирэмсэн хүн бол бэлтгэл хийхийг бол огт хорддоггүй. Ямар ч хийж болно. Энд бол харин хийл гэдэг юм лээ тий. Хийж болно. Гэтэ яалтчгүй төрөх төгцөн тийм үед бол гэтэ эхний хэдэн сар мөр хийж болохгүй гэдэг юм болов. Яа гэм бол эмч яг тэрийг мэдэх бах. Нэр эмиг. Тэгтээ бол хийж болно. Хөхнөр. Амар тийм энгийн үш гэдэг хийгээд байхгүй шүү дээ. Тэгээ ерөнхийдөө тэгээд булчингаа ажиллуулад хийж болно. Хайл хийх юм бэл.
Ер нь жин хасах байгаа хүмүүс юу яах ёстой юу? Баг жин дээр хийх хэрэгтэй юу? Жин хасах байгаа хүмүүс жимийн дээр нэг тийм хичээл өгөх шаардлага байхгүй. Тэгээ өөрөө мэдрээл нэг би чинь бас тасдаг. Нэг хүн дээр хийгээд дандаа хүн дээр хийгээд хахаар тасчдаг. Тэгээд дандаа хөнгөнөр хийгээд хахаар бас тасчдаг. Тэгээд хооронд нь солиол явчих хэрэгтэй. Энэ жингээ хасах байгаа бол хоолн дээр л анхаарах хэрэгтэй. Одоо нэг юу яадаг октоодын нэг юм асуулт аваад байдаг л да. Нөгөө хэсэгчилж турах гад байдаг. Зөвхөн ингээ хөлөөрөө турах гэсэн хэвлэг байхгүй шүү дээ. Ер нь жигэд үү? Тийм яг жигэд нөгөө биеийн чинь яг харьцаагаараа л явна. Түүнээс биш гоёра турчаад дээгүүрээ турахгүй нэг ч тийм байхгүй. Тийм. Хүмүүс тэгээд гоёа нарийнх юм болгоч мөр юм гэл. Харин тий. Ийм юм байхгүй. Яг би чинь тэгэл өөрөөхөө явах хэрэгтэй юмараа л явж байна л гэсэн үг. Асаж байна л гэсэн үг. Тэрийг хэрэн гоё булчингийн чангалах хэрэгтэй байхгүй. Жигд. Бүх булчингаа ажиллуулж. Бодибилдинг гэдэг нэрний утга чинь ерөөс тийм байхгүй. Бие өөрөө барих гэсэн утгатай тийм. Бодибилдинг. Body гэдэг нь бие, building гэдэг чинь барилга. Тэгээд ойлгочих хэрэгтэй. Өөрөө тэрийг л бүтээх хэрэгтэй. Яг нэг юм асуулт байна. За. Нэрээр. Ингэнэ. Бэлтгэл хийхэд хамтрагч чухал байдаг. Ихэнх хүмүүс амархан шантрах тохиолдол байдаг штэ. Тэр тал дээр дэмжлэг өгөх зорилгоор мэдээлэл өгвөл юу гэж бодож байна гинэ. Тий, гоё нэг сонирхолтой нэг одоо цаан бэлтгэлээ хийдэг тийм хүмүүсээ бол гоё бас. Эсвэл ганцаараа хийдэг хүмүүс байна. Анх нь сурснараа. Тий. Тэгээд хамтрагчтай хийвэл бас гоё л гэдэг. Нөгөө нэг дийлэхгүй жингээ туслуулаад хийдэг, дэмжүүлээд хийдэг. Явмааргүй өдөр эдэж тэр үед чинь явыг шахдаг тий. Дууддаг. Тийм байвал бас гоё. Тэгэл хүнээс шилтгаалах байх та. Ганцаараа идэх ч хүн байна. Олуулаа идэх ч хүн байна. Тэгэл ер нь тэгтээ хамтрагчтай хийсэн илүү санагддаг ш надад. Бас нэг илүү шахаад өгөх бах тий. Одоо нэг гэл. Тий одоо нэг гоё шахаад мэдрээд. Хийсрээгээ сурчдаг хамт хийсрээгээд. Ганцаар ихээр хөдөлж чадахгүй юм шиг санагдал юм. Тий ганцаар ихээр өөрийгөө ихлүүлээд ахаа. Тий өөрийгөө шахаж чадахгүй. Тэгээд идэх талтай. Намайг одоо хараад жигэн төрнийхэн ч ер нь хэр өөрчлөгдөж байна ер нь. Намайг хараад уу? Тий одоо чиний нөө бэлтгэл хийж байгаа reel story энэ ч үзээд эсвэл одоо хамт ажилладаг хүмүүс юм ч юм уу гэр бүлийнхэн чи ингээд дагаад өөрсөндөө өөрчлөлт хийсэн хүмүүс ер нь хэр ихэдэг вэ? Чамаас урам аваад гэх юм уу? Мотивашн авдаг хүмүүс зөндөл идэх надад. Тийм тэгэл тийм юм авч ивэл тэгэл баярлах л бах та тий. Надаас болж тэгэж өөрчлөгдөж штэ тий. Тий штэ. Би бас яг тэгэж бодсон штэ. Одоо ингээд нэг турах үйл явцаа ингээд би ч ер нь нээлттэй харуулдаг штэ зураг мургаад илгээд тэндээс тэнгүүд одоо нэг ч гэсэндээ хүн ингээд жоохон авах юм авч ивэл надад бол тэр бол амар гой санагдана. Тийм штэ. Тий. Заавал бүх хүн гэхгүй одоо үзэж байгаа бүх хүн гэхгүй ч гэсэндээ нэг одоо би болохоор өөр дөр ингэдэг байхгүй. Би ингээд заавал нэг тийм алдартай хүн гэхээс илүү зүгээр ингийн нэг хүн ингээ өөрийнхөө үйл явцыг тасгал хийж байгаа үйл явцаа ингээ харуулахын гот энэ хүн ингээ хийж чадж байгаа юм чи би бас яагаад чадахгүй гэж бодож өөр дөрөө айгу тэгж жишээ авдаг байхгүй юу. Тэгэд болохоор надаас бас тэгж байгаа хүн байвал надад л гоё. Тийш тийм. Та тийм ээ. За бас нэг юм асуулт байна. Нэг тэмцээнд ороход хэдийн хэмжээний зардал орсон тухай асуугаад өгөөрэй гинэ.
Нэг тэмцээнд орох доо. Мм. За мэдээж 2-3 сарын хоолны мөнгө орно. Тэгээл жоор нуураг хэрэглээний мөнгө орно. Витамины. За бодож би нь бодж үзэж байгаагүй юм байна. Гэхдээ Ойлоо л унтчаар хэлчихгүй. За Монгол мөнгөөр нэг тэмцээнд ороход за яг мэрэгжлийн тамирчны хувьд заяа. За. Яг тамирчны хувьд бол сарын хэрэглээний мөнгө бол нэг 3 сая 4 сая хвцаа болох байхаа. Энгийн үетэйгээ харьцуулахад ер нь хэр ялгаах вэ? Ялгаатай. Ялгаатай юу тий? Би чи энгийн үед ядч ажлынхаа нэг хоолыг иддэг байхгүй өдөр. Тийм. Тэгээ нөгөө 2 хоолыг хийж авч явдаг. Одоо бол 4 хоол өөр хийж авч явж штт. Бэлтгэлтэй болохоор. Тийм. Тэгэхээр одоо бол амар мөнгө өргөдөж байгаа. Тэгэхээр сарын за нэг тэмцээнд ороход ер нь 3-4 сая төгрөг болно шүү. Гэтэ бас хаачиж Монголтой харьцуулахад Солонгосын нөө нарийн ногоон хямдхан тий. Тэр шүү өндөг хүнс ногоонууд нарийн арай хямдхантай Монголыг бодвол. Тийм. Гэхдээ бас өссөн мөлий амар. Өндөг жаах ирэхэд 3000 тайс одоо 7000 ч гэж. Харин хөөе Монгол ургадаг нарийн ногоо Солонгост ургадаг нарийн ногоо хоёрын санар нь хэр ялгаатай санагддаг вэ? Ялгаатай. Би сая Монгол хүн илүү ер нь Солонгос мэдээж илүү. Монголд бол за тэр төмс сонгон мөнгө нь Монголдоо хийх юм одоо үйлдвэрлэдэг л ах л та. Гэхдээ ер нь тэгэл бүгд урдаас орж ирж байгаа. Тэгээд ямар ч тийм амтгүй шимпүү тийм л идэв лээ. Жишээлбэл одоо кукума амтд төмсөн дээр мэдэгдэж байгаа байхгүй. Бисээ Монголд очивол амтд төмсийг авч идсэн чинь юу вэ зүгээр л энгийн төмс шиг авдагдчихлээ. Солонгосын чихэр төмс л гоё шүү дээ. Тийм ялгаатай. Жимс ч гэсэн. Жимс бол ялцчгүй урдаас орж байгаа тийм. Жимс тэгээд ногооны хувьд бол Солонгос хамаагүй илүү. За мах бол тэгээд угаасаа тодорхой Монгол мах илүү. Тэгээд дахианы зээж мах бол Солонгосыг гүйцэхгүй. Тийм үү? Тий. Монгол дахианы Солонгос зээж мах гоё шүү дээ. Монгол махнууд бол бас л урдаас орж ирж байгаа. Аргуу хатууд байдгүй юу ер нь? Ер нь хатуу байдаг. Монгол дахиад тэр нэг тийм байгаад байдаг гэсэн. Тийм хатуу. Гэтэ нөгөө нэг үнэтэй технологи гэдэг чинь арай үнэтэй. Тэднэр нь арай гайгүй гэж мэднэ. Тэгээд Монгол тэгэл тэрийг байнга авч идэж чадахгүй шүү дээ. Тэгээд урдаас орж ирж байгаа хамтхан цээж бахын авч идэн тэр нь амар хатуу. Тийм. Өхрийн мах адууны мах бол ялтчгүй. Монгол мах бол гоё. За тийм ээ. Тэгвэл хоббат зэдүүлээ гэхгүй. Хөөе. Хоббат ховоо оруулахгүйгээр гэсэн. Окей, оруулна. Нөгөө нэг Окей, оруулах. Нөгөө нэг саяхан нэг фэйсбુક тэр нэг тэмчлэг явуулсан ш. Нөгөө фэйсбુક жим хийдэг охтууд ийм тийм гээд үзнэ. Нөгөө нэг хиний цэцэг юм би. Нэр хэлж болж байгаа. За одоо ямар хавд те. Хүн болгол үзүүлэгт те. Тэ. Та юу гэж бодож байна тэр дээр? Мэдгүй би тоог шүү дээ. Гэхдээ яг Монголын нөхцөл нөгөө нэг тэр дотор нь орж амьдарч үзэг болохоор битгэхгүй байна бас хэлж. Тэр чинь тэгээ ерөнхий бүгдийг хэлээдсэн биз дээ. Тийш дээ. Ер нь бүх жимийг л яриадсэн шүү дээ. Тийм. Тэгтээ тэгээл нөгөө нэг ирэнтэй бараантай гэдэг шиг одоо бодох нэ юм бас байдаг л огт бас оргүй биш л ах гэж бодож байна. Хоёр талтай. Хоёр талтай. Тийм. Тэгтээ бас тэр хүн тэгж хэлж яг уу үзэл бодлоо илэрхийлэх нь үний эрхэлтэй. Тэгтээ бас яс зүгүүл санагдсан надад жоохон
олон нийтийн сүлжээгээр бас арайч тэгж болно тий. Тийм ба. Нээлттэй гэхэд. Тийм бас би яс зүгүүл гэж жоохон харсан шүү дээ. Тэгээд тоогч юм наалтах байсан шүү дээ гэдэг шиг. Гэтэ нэрээ амар ёс зүгээ тэр чинь бүр нэг амар мохой хараал мараалын үгээр хэлж мэлээ тий. Яа зүгээр ингээ шүүмжсэн маягаар нэг жимд явдаг нэг нь луурыг хүргэсэн юм билгүй. Тэгээл тэр филингээрээ хөвчил. Тэгэл хийгээч. Тэгсэн соцол үзсэн. Одоо ингээд ингээд манайхан чинь хошин маягаар хүлээгээл агуулгах шигсэж зэрэм тэгэл. Тэгэл мартчихсан шүү дээ. Тэгээ сонгол гэл мартчихсан шүү дээ. Монголчууд нэг юмыг нэг мангар урдан мартаад дахиад нэг мангар урдаас хийвч гарч ирдэг тий. Сенсацаар гэж байгаа шүү дээ. Ууш та хоёр ч ер нь одоо ингээл Instagram дээр та хоёр ер нь амар итгэвчтэй шүү дээ. За та хоёр ч гэжтэй заяа бол угаас амар итгэвчтэй шүү дээ. Манай зочныг бол би сайн мэдэхгүй болохоор мэдэхгүй. Тэгээд нөгөө нэг хэр юу ирдэг ер нь танилцах тийм чат мат одоо юу гэдэг инээдтэй хачаач юмнэр хэр ирдэг ер нь. Ирэн шүү дээ тэгэл. Мэрсэрвэж л идэх. Тэгээ тэр болгонд нь ингээд зөрүүлээд юу өх үү сквал тэгэл тоохгүй хаях уу. Гүү тэгэл яг ер нь сингүүлэн шүү дээ. Нэг тийм шаардлагагүй юм тэгээд шаардлага байхгүй болохоор тэгэл гэл хараал хийдэг. Би бас тэгээд тийм чат уншиж үзрүү санагдаад идэв шүү дээ. Ягаад ч юм мессеж ирэхгүйсэн зөндөө байгаа шүү дээ. Тэрийг ингээл орол уншмаар санагдаад идэв. Би болохоор ингээд харцаас юу яадаггүй ингээд үнэхээр ингээд надаас юм асуумаар байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо ингээд хэрэгтэй юм асуу. Яг тийм чат матанд бол одоо нэг албан ёсны байдлаар бичсэн чатанд бол хариултыг. Тэгэхгүй тэгээ нэг алцаанаж бичсэн чатанд бол тэгэл тоохгүй өнгөрчдөг шүү дээ. Тэгэл. За манай уу яава буцаал гарчлаа. Гарцсан уу? Тэ. Энэ нөгөө хуцсууга дэлгэц одоо хаагдсан байгаа шүү дээ. Дэлгэцээ нэг чингүүд гарчдаг юм байлээ. Тийм ээ. Мэдгүй би дээр нэг удаа тэгсэн чинь гарцсан шүү дээ. Би тэрнээс шуцаа оролдохоо байсан. Би бол зүгээр ингээл утас руугаа яг подкасттай хамтрагшаар ширтэй л үйж идэг. Тийм үү. Та нар начиг юм хариуцлагатай гэж. Асуултаа удаа л үйж идэг ш тэнтрээ. Яг байдлаас л хөвтөн аа. Сая нөгөө нэг анхааруулах мессеж ирдэ штэ. Тэр ирсэн чинь гарч тийм ээ бас. Бас тэгдэг байна. Одоо баяраа ингээд жим хийгээд ер нь удажаа штэ. Тэнгүүд ер нь эмэгтэй хүний бие юм харах уу гэж нас. Эмэгтэй хүний бие юу? Тэр шахал билгүүд тий. Уусаа биенээс нь хэр зөв хоолтой зөв амьдралтай хүн бэ гэдгийг харагдах бах тий ер нь. Ер нь тэгэл харагддээ шүү дээ. Ер нь өөхлөлтийн хэмжээ нь хэр вэ? Биений пропорц нь ямар хөө вэ гэж тэр талаар нь хардсан шүү дээ. Амар детальчсаар хэмжээ. Чамд ер нь юм жоохон юм булчинлаг бие таалагддгүй эсвэл ингээд скини яг нэг юм туранхай ярнаас нэг гоё эрүүл биетэй хүмүүс гэдэг шүү дээ. Тийм таалагддаг. Тийм амар булчинтай тийм бол таалагддаггүй. Гэтэ хөдөлмөрлөлтөө тэр хүний хөдөлмөр ахгүй байдаг чинь. Гэтэ яг эмэгтэй хүнийхэн талаас харахад яг тийм амар булчинтай хүн бол нэг тийм таалагддаг. Бүр нэг юм хит туранхай хүмүүс тийм байл мохой. Ер нь ямар пропорцтой эмэгтэй хүн чамд дайггүй харагддаг вэ? Ер нь эрэгтэй хүнд дайггүй харагддаг вэ? Эрэгтэй хүмүүс дөө. Тий. Тэгээл яг өөртөө тохирцсан нөө махшилан таарсан гэдэг шиг тийм л гоё. Тэгээд амьдралын зөв хөвшилтэй. Эрүүл хоолдог дасгал хөдөлгөөн хийдэг тий. Мэдвэхтэй тийм л байх гоё.
Тэгээ мэдээж тийм хүний биеийн мэдээж ирүүл тэгээ бас ойлгоо шүү дээ. Зөв галбартай байгаа тий. Зөв галбартай байгаа. Тийм л ойлгоо. Түүнээс биш нэг тийм аймаг булчинтай нэг тийм байх шаардлагагүй. Бас тийм торонхой байх юм бол бас жоохон онцгой тий. Тийм шүү. Зүй талаас ч юм. Тэгтэл бүх эмэгтэй хүн хөрхөн шүү та нар. Хүн болгон өөрчлөгдөн тэгэл өөрчлөлтийг хүсвэл тэгэл өөрчлөгдөж болно. Тэгэл ер нь одоо яг гоо сайхны ийм бие тийм бие гэсэн стандарт центр гэж ер нь бол байхгүй ш. Тэнгүүд хүн ер нь өөртөө таалагдсан бие бүтээхэд л олно гэж боддог. Гэтэ яг ясмин дээр яг бас яг ингээд ихний одоо хүн ч нөгөө нэг нүдэрээ эхэлж харна штэ. Тэгээд хичнээн тийм гоё байгаад тий. Тэг ингээд тэр хүний одоо ярьж байгаа яриа эсвэл үзэл бодол тэр нь тэгэл таалагдахгүй байвал тэгэл нөө штт. Тийм шүү. Тийм амар тийм нэг туранхай эсвэл тарган тий булчинтай тийм хэрнээ ингээд нөгөө хүнийг айгуу тийм сайн ойлгодог тий. Тэгээд үзэл бодол нь гоё нийлдэг. Бодол нийлдэг. Тэгээд хамгийн гол нь гоё тийм тайван байлгаж чаддаг. Эрэгтэй хүмүүс тийм хүмүүстэй амар татагддаг баг. Өөрийг нь тайван байлгадаг, өөрийг нь ойлгодог. Тийм хүн татагддаг учраас яг тэр яг яс ярих юм бол тэр бие бол их хамаагүй хаа. Гидэн шохтоо да. Тэр биеийг бол хүсээг өөрчилж болохоор тийм доторх хүнийг л харах хэрэгтэй байх та. Хоёр бүр ярин амар бодлогочсон. Угаасаа тэгэл дэлхий дээр хүснээрээ өөрчилж болох юм тэгэл хүний биенээс өөр юм байхгүй шүү дээ ер нь. Ер нь хүсвэл тэгэл яаж ч өөрчлөгдөж болно. Өөрийн хүснээрээ ингээд тэр биеийг уралж чадчих байхгүй хүн. Тэр хүний суур хүмүүжил тэр доторх тэр зан ашиг бол өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө тохирсон хүнийг л олох хэрэгтэй. Тийм байвал тэгэл болно дөө. За. Тийм байх нэ. Мэдээж чи дасах асуултаа нөө сүүлчээ асуулт. Дөө. Байхгүй. Ерөнхийдөө бол хэд гурвуулаа базаарчлаа штэ. Баяраад гоё манай сонсож байгаа хүмүүс хандаж хэлэх үг байна. Уурайсан юм ч юм уу те. Надаа гоё үг гэдэг штэ. Өвдөг бүсхүр гэдэг. Манай нөгөө нэг ажлын газрын үрээ гэх юм уу? Тэгээд өвдөг бүсхүр. Битээ шантраарай гэж. Би шантраарай. Шантарсан ч буцаад босоорой. Тэгээ ер нь бол заавал фитнес гэхгүйгээр ер нь өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнөө олоод тэрийг амьдралынхаа хэм маяг болгох нь ч болно шүү тийм ээ. Тэгээд бүгдээрээ гоё эрүүл хооллоод амьдралын зөв хөвшилтэй болоод тэгэл мэдээж л гол зорилго нь гоё биетэй болох. Тэгээд эрүүл амьдралын хэм маягтай болох шүү дээ. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье те. Өөртөө хайртай байгаарай гэж хэлье да. Баярлаа. Тэгээ өнөөдөр бит хоёрын подкастт оролцсон баяраа бас маш их баярлаа. Одоо 8-9 сард лөө 9-10 сард лөө тэмцээн хийх. Тэмцээн үү? Тий. Одоо эхний тэмцээн 8 сарын 18-нд шүү дээ. Одоо нэг сар 10 хоног байна.
Энэ тэгээд дараагийн тэмцээн бас байгаа үргэлжлээд одоо юу ч гэсэн нэг сар 10 хоногийн дараа ихний тэмцээнтэй тэгэл тэмцээндээ бэлтгэл. Тэнгүүд одоо ойрын хугацаанд болох 2 тэмцээнд амжилт хүсээд та алсынх нь Олимпийн авралын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд ийм гоё подкастт урьж оролцуулсанд хоёрт баярлалаа. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд сонсож байгаа хүмүүстээ хэлэхэд энэ хүртэл подкастыг мань сонссонд маш их баярлалаа. Тэгээд бид хоёр дараагийнхаа подкастаар уулзлаа. Түр баяртай. Bye. Баяртай.